За Архангай аймаг Ар аренагаас ханган бүсийн чуулган уулзалтыг бас шууд дамжуулан хүргэж байгаа. За 3 аймгийн үндэсний үйлдвэрлэгчид маань бас өнөөдөр хүрэлцэн ирж бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Та аль аймгаас оролцож байгаа вэ? Өөрийнхөө бүтээгдэхүүний талаар танилцуулъя. За энэ хүү бүсчилсэн үйлчлэлийн ханган бүсийн одоо энэхүү арга хэмжээнд Өвөрангай аймгийн 10 хэрсэмээс одоо төвний баян талаа уршаа маань оролцож байна. За энэхүү арга хэмжээнд манайх одоо малын гаралтай дайвар бүтээгдэхүүнээр эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр одоо малын сархинаг дэлгүүг одоо нэмэн өртөг шингээ үйлдвэрийн аргаар боловсруулан энд одоо хэрэглэгчтэй таниулах хүрээнд энэхүү үйлчлэлийн уралдаанд оролцож байна. Тийм. За бүтээгдэхүүний хэрэглээ аж тусны талаар. За энэхүү бүтээгдэхүүнүүд нь одоо бид нар чинь нөгөө нэг монголчууд маань одоо уламжлалт хэрэглээ малын гаралтай дайвар бүтээгдэхүүн 5 цулаараа одоо эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг байгаа. Үүнийг нь одоо манайх одоо төхөөрөг цэгээс англи ялгаж аваад боловсруулад одоо хүний одоо эрүүл мэндэд аж тустай малын дэлгүүг одоо англи ялгаад авдаг байгаа. Дэлгүүнд маань одоо төмрийн бэлтгэмлийн одоо 100 г дагуулгадах одоо 80% нь одоо төмрийн бэлтгэмлийг одоо агуулдаг байгаа. За энэ малын сархинаг байгаа. Сархиныг мөн хатааш боловсруулан нундаглаад эрүүл мэндийг хамгаалах 5 байдлаар хэрэглүүлэхэд хэрэгсэн байна. Тэгээд манай хоршины зүгээс 5 цул 5 бие гэдэг энийг одоо Өвөрангай аймгийн 10 эрх зүйн байгууллагад энэ хүрээндээ бас энэ бүсчилсэн хөгжлийн энэхүү арга хэмжээнд бас хүрэлцэн ирсэн байгаа. Хоршооныхаа талаар бас ярих уу? Хичнээн айл өрх нэгдсэн, хичнээн үнэ бүрэлдэхүүн. Манайх одоо 2012 онд байгуулагдсан Төвний баян талаа нэртэй Өвөрангай аймгийн 10 хэрс сум дээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх дээр 190 гаруй одоо малчин өрхүүд байдаг. Нийт гишүүдийн 90 гаруй нь одоо малчин гишүүд байгаа. Өрхийн үйлдвэрлэлийг эхлэхэд бас ямар байсан? Одоо бас хэр хөгжиж байгаа л. За анх бол бид нар нөгөө түүхийн малчтаас одоо оршиныхаа гишүүдээс малын гаралтай одоо ноос ноолоор арьс бэлтгэн нийлүүлэх чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан. За одоо түүнээс хойш 2021 оноос хойш одоо дайвар бүтээгдэхүүн одоо мах одоо боловсруулах дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйлдвэрлэлийн чиглэл рүү ажиллаад 2-3 жил үйл ажиллагаа явуулж байна. Одоо ханган бүсийн чуулган уулзалт болж штэ 3 аймаг бол нэгдэж бас хөгжлөө тодорхойлж ярилцж байна л да. Тэгэхээр танаа жишээлбэл хоршооны бүтээгдэхүүн бусад аймагуудтай гэдэг юм уу хэр хүрдэг юм бол хэрэглэгчдийн хувьд бас яа. Би бол одоо өнөөдөр энэ одоо чуулганд ирсэндээ маш их олзуурхаж талархаж байна. Энд одоо би өөрийнхөө бүтээгдэхүүнийг бусад одоо аймагуудаа хөрс зэрэгэлдээ аймагуудаа бас хүргэж сурчлан дэлгэрүүлж байгаадаа маш их таатай байна. Дээрээс нь биднээсийн одоо борлуулалтын үйл ажиллагаа дэмжиж одоо төр засгийн байгууллагууд тий одоо энэ номин ингээд одоо бүс байгууллагуудаа бас энэ бүтээгдэхүүнээ хамтран ажиллах, хамтран борлуулах чиглэлээр бас ярилцж байгаадаа маш их таатай байна. Баярлалаа. Борлуулагч байгаа газрууд. За манайх одоо Өвөрангай аймгийнхаа Өвөрангайд үйлдвэрлэлүүд дээр борлуулж байгаа. Мөн Монголын хөдөө аж ахуйн хурцлагчдын холбооны хоршоонд үйлдвэрлэлөө гэдэг одоо дэлгүүрээр борлуулж байгаа. Одоо бүтээгдэхүүнүүдийнх нь юу хадгалтын хугацаа горим юу ямар хөө байдаг вэ? За энэ маань үйлдвэрлэгдээд 10 сар одоо хадгалагдана. Химийн арилгагүй яг өөрөөр нь ингээ хадгаад ямар ч нэмэлт тохиолдол байхгүй 100% одоо ингээ малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэглүүлэхээр одоо ингээ үйлдвэрлэн гаргасан байгаа. Одоо энэ самар жишээлбэл за энэ болохоор одоо яаж хадгалсан? Энэ болохоор энэ манай энэ хажуутлын юм юм. Тий. Энэ малчтын хамтын хүчгээд Батүлзийн сумын одоо хоршооны бүтээгдэхүүн байгаад байгаа. За бид нар нэг чиглэл нэг аймаг болохоор ингээд зэрэгцээд ингээд борлуулж байгаа тийм. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа.